За сайн байцгаана уу та бүхэнд энэхүү подкастыг сонсч байгаа өдрийн мэндийг хүргэе. MDS Саналыг соёлын фирмээс эрхлэн гаргадаг Хуульч подкастын season 2-ын эхний дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За энэ удаагийн дугаараар MDS Саналыг соёлын фирмийн associate Нэм Баяртай газрын харилцааны ерөнхий ойлголтын талаар ярилцах болно. За сайн байна уу? Сайн уу. За энэхүү дугаараар иргэдэд зориулаад газрын эрх зүйн харилцааны талаар товч бөгөөд хялбар байдлаар мэдээлэл өгөхийг зорьсон байгаа. За тэгэхээр хоёулаа газрын тухай ойлголтын талаар товчхон яриад подкаст эхлүүлэх үү? За тэгье. Монгол Улсад 2003 оны 1 сарын 1-ээс эхлээд газрын тухай хууль нь бол хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлж байгаа. За тус хуулийн зааснаар газар гэдэг нь газрын гадаргуу, түүний хөрс, ус ургамал бүхий орон зайн давхаргыг бол ойлгож байгаа. За тус хуулийн зааснаар зөвхөн Монгол Улсын иргэнд бол газар өмчлүүлнэ. Түүнээс бусд газар нь төрийн өмч байна гэж заасан. За тэгээд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэхдээ гэр бүлийн эрх зүйн зориулалтаар болон аж ахуйн зориулалтаар бол газрыг өмчлүүлнэ гэж заасан. Түнчлэн гэр бүлийн эрх зүйн зориулалтаар бол нэг удаа газрыг бол үнгүй өмчлүүлнэ гэж заасан. Харин Монгол Улсын 18 наснд хүрсэн иргэн болон аж ахуйн нэгж байгууллага газрыг бол эзэмшиж ашиглаж болно гэж заасан байгаа. За тэгэхээр газрыг Монгол Улсын иргэнд зөвхөн өмчлүүлдэг. Иргэнд өмчлүүлснээс бусад газрыг төрийн өмч байдаг гэсэн. Тэгэхээр саяхан сошиал дээр үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх газрыг гадаадын иргэн аж ахуйн нэгжид өмчлүүлэх боломжтой болсон. Иймээс хятадын сайт дээр зараад байна гэх мэдээлэл иргэдийн дунд их гарсан. Тэгэхээр энэ мэдээлэл үнэн мэдээлэл үү, худал мэдээлэл үү, энэ талаар ярьж өгвөл. Энэ талаар бол МУС-ийн хуулийн сургуулийн профессор Мөнх сайхан доктор бол тайлбарлсан байдаг. За үүнийг бол миний хувьд бол их оновчтой тайлбарч үзээд байгаа. За ямар тайлбарлсан бэ гэхээр анх 1992 оны үндсэн хуулийн 6-гийн 2-т Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түншлэн газрын хэвлэл, түүний баялаг, усны нөөц амтан, төрийн өмч мөн гэдэг бол заалт байсан. За үүнийг бол үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр төрийн нийтийн өмч болгож өөрчилсөн байна. За тэгээд энэ заалтын агуулга нь бол нэгдүгээрт төрийн нийтийн өмчийг буюу иргэдэд өмчлүүлснээс бусад газар байгалийн баялагийг эзэмших захиран зарцуулах бүр эрх бол Монгол Улсын ард түмний төлөөлөл болсон улсын хурлын бодлогын хувьд бол шийдвэрлэнэ. За шаардлагатай бол үндсэн хуулийн 25 дугаар зүйл заасны дагуу бол иргэдийн санаа бодлыг бол асууж бол шийдэж болно. За тэгээд Монгол Улсын хувьд бол төр гэдэг бол мэдээж өөр бол арчилсан төр учраас үүний бол ард түмний бүр эрхт байдал агуулгадаг. Хоёрдугаарт нийтийн гэдэгт бол ямар санаа байна гэхээр Монголын ард түмний нийтлэг ашиг сонирхол буюу нийтийн ашиг сонирхлын үүднээс тэр газар байгалийн баялагын хувьд заяаг бол шийдвэрлэнэ гэсэн үг. За тэгэхээр бол газрыг бол гадаад иргэн аж ахуйн нэгжлэл өмчлүүлэхээр бол зөвшөөрсөн заалт бол яг биш байгаад байгаамаа. За иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлдэг гэдэг чинь тэгэхээр энэхүү өмчлүүлэх газарт хэмжээ гэж заасан байт юм болов уу? За мэдээж бол заасан байдаг. За нийслэл буюу Улаанбаатар хотод 0.7 хүртэл га бол олгодог. Аймгийн төвд бол 0.35 хүртэл га, сумын төвд 0.5 хүртэл га. За сүүл нэмэгдсэн заалтаар нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын даваа газарт бол мөн үнэгүй газар бол олгож эхэлсэн байгаа. Тухайн газар бол хэмжээ бол 0.7 хүртэл га байгаа. За ер нь тэгээд намгуучи газраа бол өмлж авсан бол үнэгүй газраа тий. Би одоохондоо хараахан өмжилж авч амжаагүй байгаа. Ер нь өмчлөх газраа хэрхэн авч өмжилдэг юм болоо? Ямар баримт чиг бүрдүүлдэг юм бол? За тухайн одоо иргэн одоо чи ч юм уу те газрын хариалах газрын алтанд бол өмчлөх тухай хүсэлтээ гаргана. За тэгээд хүсэлтээ бол дараах бичгүүнд бол бүрдүүлдэг ба. Мэдээж бол иргэний өмчлөлийн холбоор гэр бүлийн байдлын тухай засаг даргын тодорхойлолт газрын тухай хуулийн дагуу газар эзэмших байгаа бол газар эзэмших хэрэг гэрчлэгээ газар эзэмших гэрээний холбоор за тэгээд хүсэл гаргасан газрын байршлах хэмжээг бол харуулсан тойм зэрэг бол байх ёстой. За тэгээд намгууд чинь аль дүүрэгтэй гэдэг лээ? Баян зүрхт. За тэгээд ахаа нэг мэдгэд бол чи баян зүрхт байдаг ч гэсэн өөр дүүрэгт бол газар эзэмшиж болно. Тухайн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгатаад иргэнд гэр бүлийн эрх зүйн зориулалтаар олгоно гэж заасан газар байх юм бол хүсэлтээ гаргаад авч болдог байгаа шүү. За баярлалаа. Газрыг эзэмших хугацаа хэдэн жил гэдэг юм бол ер нь хугацаа заасан байдгүй. Мэдээж бол заасан байдаг. За газрын тухай хуулинд бол 15-аас 60 жил хүртэл хугацаагаар эзэмших болдог өгөөд за тэгээд нэг удаа сонгох хугацаа 40 жилээс хэтрэхгүй байна гэж заасан. За тэгээд иргэн аж ахуй нэгж нь газар эзэмших төмөн байдал газар эзэмших хүсэлт гаргах бөгөөд тухайн газар нь бусдын газарт ямар нэгэн хэмжээгээр давхцаг байх хэвээр.
За мөн газрын байршил нь газар зохион байгуулалтын төлөө тусгацсан байх шаардлагатай байдаг. За түүнчлэн барилга байгууламж барих, шинээр зам тавих, ашигт малтмалын хайгуул хийх зэрэг одоо аж ахуйн үйл ажиллагаа явуулах тохиолдолд газар холлохоос өмнө бол палеонтолог, археолог, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилсан хайгуулга, судалгаа хийлгэж зөвшөөрөл авсан байх шаардлагыг бол анхаарах хэрэгтэй. За тэгээгүү байх юм бол газар эзэмших гэрчлэгийг нь бол хүчингү болох бол арга хэмжээ бол авдаг байгаа. Авч болдог байгаа. Тэгэхээр бол энэ дээр маш их анхаарах хэрэгтэй. За тэгээд газар эзэмшил тухай шийдвэр гарч газрын алба тухайн иргэн аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмшлэх гэрээ байгуулж эрхийн гэрчлэгээ бол олгодог байгаа. За тэгээд улсын бүртгэл бүртгүүлээд иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших нь үүсдэг байгаа. Газар эзэмших ашиглах хэрэг ямар тохиолдолд дуусгар болтго юм бол? За мэдээж бол газар эзэмших гэрээний заасны дагуу хугацаанд дууснаар дуусруулна. За тэгээд хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө бол тухайн эзэмшигч нь сонгох хүсэлтэд шаардлагатай баримтчгийн хамт тухайн шат нансаг дард бол гаргадаг байгаа. За тухайн 30 хоног өнгөрсөн байх юм бол тухайн газар эзэмших гэрээ нь бол дуусруулдаг байгаа. За тэгээд дараах тохиолдолд нэг гэрчлэгийг нэг хүчингү болдог байгаа. Газар эзэмших гэрчлэгийг хүчингү болгодог. За ямар тохиолдол байдаг гэхээр эрхийн гэрчлэг эзэмшигч нь газрын тухай томч заасан бол газар эзэмших гэрээний нөхцөл одоо ирээд байгуулсан шүү дээ. Нөхцөл болон болцдыг удаатаар зөрчсөн гэдэг бол үндслээр бол эрхийн гэрчлэгийг хүчингү болгодог. За тэгээд зөрчил нь болохоор яадаг вэ гэхээр тухайн зөрчил нь газрын асуул хэрэгсэн төрийн захиргааны байгууллага эсвэл мэргэжлийн хэлтийн газрын улсын байцаагчийн дүнэлтээр заавал урьдчилан тогтоогдсон байх ёстой бөгөөд үүнийг үнэлцэж засаг дарга нь болохоор эрхийн гэрчлэгийг бол хүчингү болох захирамж гаргадаг байгаа шүү. За дараад нь болохоор шилжүүлж авсан эрхийн гэрчлэгийг улсын бүртгүүлж шинээр гэрээ байгуулдаг. За тохиолдол мөн адил эрхийн гэрчлэг хүчингү болгон жишээ нь Мямгооч бусд хүмүүсээс гэрчлэгээ бусд хүмүүсээс газар шилжүүлж авсан бол тэр эрхээ бол улсын бүртгүүлнэ. Мөн бол шинээр бол гэрээ байгуулах хэрэгтэй байгаа. Бол үүнийг бол анхаарах хэрэгтэй байгаа. За дараач нь болохоор эрхийн гэрчлэгээ эзэмшиж газрын төлбөрийн хугацаанд нь бүрэн төлөөгүй. За газрын төлбөрийг бол тусгай мөн зааж өгсөн байгаа. За тэрийг бол гэрээн дээр тохир бичээд тэгээд түүний дагуу хугацаанд бол бүрэн төлөх хэрэгтэй байгаа. За тэгээд хүндгүү цэцлэгангүйгээр гэрээнд заасан зориултын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндслээр мөн газрын эрхийн гэрчлэгийг хүчингү болгож болно. За тэгээд Мямгооч газраа гэр бүлийн хэрэгцээний зориултаар авчаад түүнийг аж ахуйн зориултаар ашиглаад байх юм бол чиний газар эзэмших гэрчлэгийг бол хүчингү болгоно. За энэ бол мөн бол үндсэл байгаа. За тэгээд газар эзэмших гэрээний хугацаатай хамааралгүй гагцгүй бол нөгөө гэрээ хийгдсэн өдрөөс хойш бүтэн 2 жилийн хугацаанд тухайн газар дээр зориултын дагуу барилга байгууламж зам талбай зэрэг одоо нүдэнд харагдах тийм объект бий болгоогүй байх бол ойлгох нь бол зүйтэй. За тэгээд хүндэтгэн үзэл шалтгаан гэдэг нь яг юу ойлгох юм бэ? Юу гэж ойлгох юм бэ гэхээр гэрээ хийгдсэний дараа бусдын буруугаас эсвэл давтчгүй хүчин зүйлийн улмаас байгалийн тогтолцооны өөрчлөлт гарсан тухайн газар дээр чинь эсвэл эвдрэл хийлэгдэл бий болсон болон эзэмшиж өвчтөй байсан тухайн газар ашиглах боломжгүй өвчтөй болоод гадаад руу имчилгээр явсан ч гэдэм үү иймэрхүү тохиолдол үүссэн бол үүнийг бол хүндэтгэн үзэл шалтгаантай байсан. 2 жил бол бид жилиг бол ингэж гэж үцээд жинийн залтыг бол ингээд ингэж ойлгоно. За эдгээр үндслэлээр газар эзэмших эрхийн гэрчлэгийг бол хүчингү болгож болдог. За тэгэхээр хүчингү болгосон захирамжаа засаг дарга нь бол тухайн эзэмшигт бол мэдэгдэх үүрэгтэй байдаг байгаа. За тэгээд тухайн эзэмшигч нь үүнийг мэдснээс хойш ажлын 10 өдрийн дотор бол шүүхт толгомл гарах хэрэгтэй байдаг. За танд баярлалаа. Маш ойлгомжтой мэдээлэл өгсөн. За сонсогчдоо дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.